босхны өмнө одоо Монгол Улсын засгийн газрыг Монгол Ардын Амьсгал намын баяр одоо дарга баяр тэргүүлж байна. Гэхдээ энэ бол сонь тохиолдол хамгийн гол нь та хоёрыг улс орны төлөө засаглал тэргүүлж байхдаа юу хийсэн бэ гэдэг асуудал бас сонгогчд гарч иж байгаа. За сэтгүүлч бидний хувьд засгийн газрын 100 хоног гэдэг уулзалтанд байнга очдог. Тэгэхээр энэ 100 хоногт яг засгийн газар одоо олон өдөр сараар хэмжээд яг 100 хоногийн хугацаанд 2 минут дотор багтаагаад ямар ажил хийсэн том ажлуудад нэлж болох уу? Тэгэхээр ер нь тэр үеийн засгийн газрын хувьд Монголын төвхөнд анх удаа одоо хоёр улс төрийн гол хүчин нь олон авч чадаагүй парламент бүрэлдсэн. Тэгээд тийм тохиолдолд хоёр одоо том улс төрийн нам нийлж засгийн газар байгуулах юм зөвшөлтслийн ажиллагаа явагдсан. Үнэхээр ч бид нар тэгж ойлгож байсан ард түмэн энэ хоёр улс төрийн хүчин зөвшөлтсөд одоо өмнө нь 16 жил 14 жил тус тустай асуудал шийдэж ирлээ. Одоо бол та хоёр хамтдаа суугаад шийдээ. Одоо нэгүгээр хэлбэл биднийг нэг гэрт оруулж өгсөн гэсэн үг. Тэгээд хамтдаа суугаад шийдэх энэ ажил бол үнэхээр Монголын хувьд ч анхны тохиолдол байсан, бидний хувьд ч анхны тохиолдол байсан. Ер нь эвслийн засгийн газрыг авч явна гэдэг бол өөрөө тийм амар зүйл биш. Тэр тусмаа эвслийн засгийн газар гэдэг бол хадгалж одоо цаашаа явна гэдэг бол үнэхээр амаргүй байсан. Зүгээр энэ эвслийн засгийн газарт орсон манай засгийн газрын гишүүд аль талаасаа чармааж тгсэн. Бид нар олон зүйлийг эхлүүлж чадсан. Бидний жишээлбэл хамгийн бахархаж явдаг юм өмнө нь одоо 14 жил дандаа одоо төсөв нь алдагдaltaа гардаг байсан. Хүрдгүү байсан. Одоо л төсөв ашигтай гэж ярьдаг боллоо. 2005 оны төгсгөлөөр энэ төсөв анх удаа ашигтай гарч ирсэн. Тэгээд төсөв ягаад ашигтай гарваа гэдэг ингэхээр дахиад хоёр дахь асуудал босч ирж ирсэн л. Одоо жирийн өвг нь надад хэлж ирсэн. Үгүй та нар одоо гайхаалах юм. Та гарч ирээл одоо авилгалтаа тэмцлээ штэ танаа засгийн газар. Тэгэхээр авилгалаар хүний халаас руу ордог, авилгалаар одоо өөр тийшээ явдаг байсан мөнгө чинь улсын төсвөрөөр орж штэ. Тэгэл төсөв чинь ашигтай гарч ийн гэж. Тэр үед анх удаа төсөв бол 120 тэрбум төгрөгөөр. Дээр нь бид нар бас Эрдэнэ төлөвлөрөөс авах ёстой байсан 100 гаруй тэрбум төгрөгийнхаа ногдол ашгийг аваагүй байсан шүү. Тэгээ би ажлаа хүлээлгэж өгж явахдаа алт мөнгөний чинь авдар дүүрэн байна гэж ингэж хүлээлгэж өгч байсан. Мөн тэр үед бидний хамгийн гол барьсан бодлого бол хүмүүсээ мэрэгшүүлээ. Ягаад хүмүүс ядуу байгаад байна? Тэгээ бид нар тэр ядуурлын тухай асуудлыг хүнд тавьж ясан санаж байгаа бах. Ямар учраас хүн ядуу байна гэхээр орлогогүй байна. Ягаад орлогогүй байна гэхээр ажилгүй байна. Ягаад ажилгүй байна гэхээр мэрэгжилгүй байна. Мэрэгжил эзэмшүүлээ гэсэн дээр нь үйлдвэрүүдийг дэмжиж гэсэн. Тэр үед одоо 40 сургалт үйлдвэрлэлийн төв чинээр нэгдэж тэр жил өмнөх жилүүдтэй харьцуулахад хамгийн олон жижиг үйлдвэр ашиглалтанд орж байлаа. За цаг дуслаа. За хувь заяаны технологи сонирхолтой. Бүрэн ерхийн хугацаанд одоо 4 жил шүү дээ. Эхний жил хагасыг нь Элбэг дорж дарга ерөнхий сайдаар байдгийг. Шувтаргын 6 сарыг нь одоо би ерөнхий сайдаар байгаа. Тийм учраас бид хоёр нэг юмны эхлэл төгсгөл хоёр болж байгаа. Тийм асуудалтай. Тийм учраас эвслийн засгийн газрын зовлон жаргал хийх үтээх юм бас одоо саад бэрхшээлгээд ярил зөндөл юм би. Бид хоёрыг нэгтгэж байгаа зүйл олон би. Тэгээ ер нь бол засгийн газрууд яг юугээрээ хүнд одоо анзаардаг юм бэ? Ямар үйл ажиллагаагаар хүмүүсийн ой сэтгэлд буудаг юм бэ гэсэн асуудал байдаг л да. Тийм учраас нэг тийм бичигдээгүй ёслол гэх юм уу да. 100 хоног гэж нэг байдаг штэ. Хэцүү. Элбэг дорж даргын үед бол засгийн газар бас үйл ажиллагаа явуулахад бас бэрхтээ байсан баг. Тэгэхдээ 2005 оны дүнгээр манай эдийн засгийн өсөлт 6% байсан. 1% гэдэг бол манайд 50 тэрбум орчим төгрөгийн алдагдал байгаа. Тэгээд 4%-аар буурна гэдэг бол нийтдээ 200 тэрбум төгрөг алдагдсан байдаг. Манай засгийн газар хагас жилийн хугацаанд одоо юу хийх вэ? 5 жил заасан. Гэхдээ бид хөрөнгө мөнгө зарцуулах хамгийн төрөө төршиг болох ёо. Монголын төрд итгэдэг Монгол түмний итгэлийг сэргээе. Тийм учраас хариуцлага тооцож хэлсэн. Хүний өөрийн даварцсан байсан албан тушаалбуудад бол хариуцлага газар дээр нь тооцож эхэлсэн. Энэ бол зөв эхлэл болсон болов уу гэж бодож байна. Авилгалтай тэмцэж эхэлсэн. Авилгалыг юу төрүүлдэг юм бэ гэхээр хүнд суртал. Тэр хүнд суртлыг юу төрүүлдэг юм бэ гэхээр маш олон одоо нийтээр дагаж мөрддөг заавар журам. Хагас жилийн хугацаанд бид ерөнхийдөө нэг 1200 гаруй дүрм зааврыг үгүй болгочихлоо. Тэндээс авилгал үүсдэг байсан. Тийм учраас бол төрөө төршиг болгоё гэсэн гол зорилтыг тавьж ирсэн. Тэгэхээр сая бол хоёр намын дарга ерөнхий сайдаар ажиллаж байгаа хугацааны засгийн газрынхаа тэргүүний хувьд хийсэн ажлаа ярьлаа л да. Тэгэхээр ер нь ялсан нам бол өөрийн хөтөлбөрөөр засгийн газрын хөтөлбөр болгож хэрэгжүүлдэг юм. Учиртай тэгэхээр
Монгол Ардын Хувьсгалт нам, ардчилсан нам аль аль нь одоо бас тодорхой хэмжээнд засаг барилцлаа. Яг 2004 оны сонгуулиар амласан ардчилсан намын мөрийн хөтөлбөр, Монгол Ардын Хувьсгалт намын мөрийн хөтөлбөр хэрхэн биелсэн гэж та бүхэнд өгөнж байна вэ? Баярлалаа гэж харна. За 2004 онд альч нам олох болоогүй. Тийм учраас бол намууд өөрсдийнхээ сонгуулийн үеэр дэвшүүлсэн одоо саналуудаа, амлалтуудаа нэгтгэхээ засгийн газрын мөрийн хөтөлбөр болгосон. Элбэг дөрж дарга ерөнхий сайдын хувьд бол энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Одоо хүүхдийн 3000 гэдгийг одоо ядуу хүүхдүүдэд 3000-аар эхэлсэн л дээ. Тэгээд 2006 оны 1 сараас хойш Монгол Ардын Хувьсгалт намын дарга засгийн газрыг толгойлох болсон. 3 дахь засгийн газрыг бий толгойлж байгаа. Тэгэхээр энэ мөрийн хөтөлбөрийг бид хэрэгжүүлж байгаа. Хэдийгээр арчилсан намд 2 удаа засгийн газарт орооч, ачаа хамт өрүүлцээч гэж хэлэхэд татгалцсан л да. Тэгвэл та нар татгалцсан юм чинь та нарын одоо амлсан зүйлийг бид мөрийн хөтөлбөрөөс хасна гэж хэлээгүй. Өөрөөр хэлэх юм бол энэ 3 засгийн газар гурвуулаа засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Монгол Ардын Хувьсгалт намынч, арчилсан намынч, өөр бусад намын амлалтуудыг бүгдийг хэрэгжүүлсэн. Тэгээ сонгуулийн үеэр нэг зүйл жоохон сэтгэл дундуур байгаа юм л да. Ийм сурчилгааны самбар байна. Бид хүүхдийн 10,000-ыг амлсан, бид биелүүлсэн. Одоо эх орны эрдэнийн хувийг 1 сая гэж биелүүлнэ гэж байгаа. Тэрнийг биелүүлсэн нь бол их хурл биш. Арчилсан намч биш шүү дээ. Арчилсан нам сонгуульд дангаараа оролцоогүй шүү дээ. Эх орон арчил дэвсэл оролцсон юм шүү дээ. Тэгээ энэ амлалтыг Монгол Ардын Хувьсгалт нам биелүүлсэн юм. Тэгээд ерөнхийдөө хамтараа л энийг хийсэн. Тэрнийг нь бол одоо ялгал салгаа зөвхөн өөрөө хийсэн мэтээр одоо сурталчилж байгаа нь жоохон сэтгэл дундуур байгаа. Жоохон одоо хүн талаас их юм бол одоо ханилж яваад нөхрөө хатарж яваад морио гэдэг штеп. Бүх болохгүй юмыг Монгол Ардын Хувьсгалт намд болж байгаа бүтэж байгаа зүйлийг арчилсан намд гэсэн ийм сурчилгаа яваад байгаад би нэг нөгөө хэлэхэд сэтгэл дундуур байгаа. Ягаад гэвэл яг үнэндээ хэлэхэд хийдэг нь засгийн газар, шийдвэр гаргадаг нь бол улсын их хурл, тэнд сууж байгаа улс төрийн намууд. За өмнө тэр эдийн засгийн өсөлттэй холбоотой зүйл дээр ер нь энэ зах зээлийн эдийн засгийн өсөлт гэдэг бол чөлөөт үйлдвэрлэгчдийн бүтээл байдаг. Түүнээс биш энэ одоо улс төрчдийн бүтээл ерөөсөө биш. Энэ бол малаа авсан малчдын бүтээл. Өнөөдөр одоо дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа 80% үйлдвэрлэж байгаа чөлөөт үйлдвэрлэгчдийн бүтээл. Тэдний л үр дүн. Тэдэнд бид нар тусалж үйлчилж ажиллах ёстой. Нөгөө талаас тэр биелэлтийн талаар асууж байна. Тэгэхээр арчилсан намын хувьд хүүхдийн мөнгө өгнө гэж амласан. 2005 онд 2004 оны сүүлээр энэ мөнгийг эхлүүлэх хэцүү байсан. Тэр үед одоо төсөв хүрдэггүй байсан. Тэр төсөв хүрдэггүй байхад хоёр талын одоо намуудтай ярьж зөвшөлдсөж тэр шийдвэрийг гаргасан. Тэр шийдвэрийг гаргахад бол тэр ашигт малтмлын хууль батлуулах одоо баяр дарга яриад байдаг сонгуулийн хууль эх орны хишгийн хууль батлуулахаас ч хэцүү хүнд нөхцөл байсан. Яг үндэ бол сонгуулийн дараахан. Тэгээ бид нар хоёр талаасаа ярьсаар байгаад шийдэл гаргаж чадсан. Ер нь бол ардчлалын энэ нэг гол юм бол зүгээр энэ дээрээс үг хэлэх бол амархан, шийдвэр гаргах амархан. Тэр шийдэлд хүрэх үйл явц нь л хэцүү шүү дээ. Тэр шийдэлд хүрэх үйл явцаад бид нар зөв зохион байгуулж чадах юм бол энэ шийдвэр гарч чадна гэж ингэж бодож байгаа. Бидний хамгийн гол 21 амлалт байдгийн. Тэр 21 амлалтын одоо 19 нь бүрэн биелсэн байдаг. Бас нөгөө хоёр амлалт нь сая одоо ноолуурын асуудал бас ингээд нэмэгдээд одоо биелэх юм үйл ажиллагаа үргэлжлээд явж байгаа. Тэгээ тэр үед тэр хүүхдийн мөнгөний тухай ярьлаа. Үнэхээр тэр үед эхлүүлнэ гэдэг л одоо гавьяа байсан. Эхлүүлсэн байхад бол одоо тэрнийг нэмэхээс өөр аргагүй. Эхлүүлсэн байхад эдийн засаг сайжрах тусам цаашаа явахаас өөр аргагүй. Мөн ардчилсан нам ягаад биелүүлсэн гэж хэлдэг вэ гэхээр бас энэ дээр нэг зүйлийг нэмж хэлэх ёстой байна. Манай ардчилсан намын гишүүд санаачилж тэр одоо татварын хуулийг 68% татварын хуулийг хүмүүс бүгдээрээ санаж байгаа. Тэр одоо хуулийг санаачилж оруулж батлуулж исэн. Тэндээс хамгийн гол энэ хүүхдийн мөнгөний хүүсвэр гарсан юм аа. Ийм учраас ардчилсан нам улс төрийн хүчний хувьд улс төрийн эрд зориг гаргаж энэ саналыг дэвшүүлсэн. Энэнийг одоо төвчээлж авч явж хэрэгжүүлсэн. Цаашдаач амлсан зүйлээ хэрэгжүүлнэ л гэж бодож байгаа тийм. За тэгэхээр өнөөдөр Монгол улсын нийгмийн эдийн засгийн байдал ямар байна гэж та бүхэнд өгнж байна. Нийгмийн эдийн засгийн байдалтай давхардуулаад ер нь улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг давхар хамттан өгнж болох 2 минутанд багтаагаад хэрвээ амжуул сайн байна. Хэлбэл арга хариулах хэрэгтэй. За тэгэхээр ер нь өнөөдрийн нийгмийн эдийн засгийн байдлыг ард иргэд маань илүү сайн мэдж байгаа. Энэ 18 жилийн хугацаанд бид нэг л зүйлийг сурлаа. Бүгдээрээ альч намын гишүүн бай, ямар ч үзэл бодолтой бай. Бүгдээрээ одоо энэ шилжилтийн үеийн сурагчид.
байлаа. Ямар зүйлийг яаж хийвэл буруу болж байна, ямар зүйлийг яаж хийвэл зөв болж байна вэ гэдгийг одоо бүгдээрээ